ITP Amангелтийн Орсоныг 2 цаг 30 минутын подкаст байгаа хгүй. Тэгээ би эхний 1 цагийг орчуулсан. Тэгээ та бүхэндээ part 1 олгоод хүргэе. За ITP Amангелтийн подкаст нь ерөөхдөө бол нэлээ урт би бүр сүүл рүү ядраа тэгээд бүр хоригдсан байсан. Тэгсэн чинь гондаг бишин байв дахиад гараад ирлээ. Тэг хата үргэлжлүүлээд юмаа хийхгүй бол үнэхээр болохгүй нэ. Тэгэхгүй болоод ингээд дарагдаад нэмэгдэж явчихна. За ITP Amангелтийн подкаст нь болохоор нэг ийм хуудсан дээр тавигдсан байгаа. За би энэ доор ингээ гаргачихъя. За тэгээд шууд подкастыг нь би орчуулад шууд уншаад явчих дөө. За хөтлөгч хэлж ин л та 5 сарын 13-нд Quantic бишин Bae-ийн хэргийн шийдвэр гарч 24 жилийн хорих ял авсан. Өнөөдөр Сатанатын том ах ITP Amangелтийг урьж байна. Өөрийн гэр бүл дүүгийнхээ нэр төрийн төлөө шудраг ёсны төлөө тэмцсэн цаашлаад өөрийгөө хамгаалах чадваргүй олон хүмүүсийн дуу хоолой болсон. Шүүх хурал нээлттэй болсон ч надад асуух асуултууд зөндөө үлдсэн. Бид нийгэмдээ дахин ийм асуудал гаргахгүй тулд юу хийх ёстой вэ гэх талаар ярилцах болно. Шүүх хурлын дараа хангалттай сэтгэлдээ илэрхийлж чадаагүй шүү дээ. За одоо шууд ITP Amangелтаас асуулт асууж байгаа хгүй. Та шүүх хурлын дараа хангалттай сэтгэлдээ илэрхийлж чадаагүй шүү дээ. Та ямар мэдрэмжтэй байна вэ? Маш удаан тэмцлээ шүү дээ. Би Алматид ирсэндээ маш их баяртай байна. Астанагаас холдож чадаагүй 11 сараас хойш өдөр бүр өглөө бүр хагас жил тэмцлээ. Шүүх хурал дууссаны дараа толгой хоосон сэрлээ. Байнгын стресстэй байна гэдэг бид ч нөлөөлнө. Үс маань хүртэл ингээ халдраад эхэлчихсэн байгаа. Бид баг багаар энгийн амьдралтаа орохоор хичээж байна. За тэнгуут хөтлөгч энэ явдлаас өмнө та өмгөөлөгч олон нийтийн нүдэнд байдаг хүн байгаагүй шүү дээ. Маш хүнд ачаалал донд эрүүл сэтгэж өдөр бүр идэвхтэй байх дотоод хүч таны хаанаас гарч ирж исэн бэ? Хаанаас танд тусламж ирвэ? За ITP Amangелт нэгдүгээрт том зорилго байсан. Сатанатын үнний төлөө тэмцэх том зорилго байсан. Хоёрдугаарт хүмүүсийн тусламж маш ихээр ирсэн. Онлайнаар сэтгүүлчд хүртэл бид нарыг дэмжсэн. Бараг найзууд болцгоосон. Бид бие биенээ нэрээр нь дуудаад л одоо шүүх хурлын тахимаас гарангууд нэрээр нь дуудаад л хүмүүсээс ирсэн дэмжлэг биднийг маш их урамшуулсан. Эхлээд гэр бүлийнхээ төлөө дараа нь бусдын төлөө бид нар одоо тэмцэж хийж үйлдэж эхэлсэн гэж байна. За хөтлөгч энэ хэрэг зөвхөн Казахстан биш дэлхийд дахинд хүрсэн шүү дээ. Танд ийм зохион байгуулалтын чадвар үргэлжил байсан уу гэсэн чинь би багаасаа л их ганцаараа байдаг хүүхэд байсан. Би төслийн менежерээр ажилладаг. 2 дугаар курсээсээ ажиллаж байгаа. Би баг бүрдүүлээд тодорхой зохион байгуулалтанд оруулдаг. Дүрмд барьж чиглүүлнэ гэхүү дээ. За хөтлөгч Инэв бага ингэж юу болж исэн бэ? За бүр ITP Amangелтийн Сатанатын ахийнх нь ер нь бол бага насныхаа талаар маш их одоо ингэж сонирхож асуусан. Ягаад гэвэл Сатанат яг ямар гэр бүлд төрж өссөн юм бэ гэдэг талаар ингэж одоо хүмүүс мэдмээр байгаа шүү дээ. Ах нь ягаад ийм амир те дүүгийнхаа төлөө хичээж байгаа юм бэ? Энэ гэр бүл яг ямар байсан юм бэ? Сатанатад өөрт нь асуудал байсан юм уу гэд айгүй олон хүмүүс ийм асуултын тэмдэгтэй байгаа. Энэ эмэгтэй те хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн учраас хүчирхийллийг энгийн гэж одоо төвчээд байгаад исэн болоо энэ төр гэд маш олон хүмүүс ингээд эргэлзээтэй бодлыг тайлах гэж байна л та. За тэгэнгүүт ITP Amangelt ингэж item гэд би шууд нэрээр нь хэлчихтэй. Instagram нэрээр нь. За item би 5 6 дугаар ангита бүх багш нартай сайхан харилцаатай байсан. Тэд надад сайн байсан. Би онд сурдаг, хариуцлагатай сурагч байсан. Нэг багш хүүхдүүдийг самбар дээр гаргаж ирээд тэнэг мангараар дуудаад цохиж барьдаг байсан. За цохиж ярьдаг гэсэн. Би эхний ширээн дээр суудаг учраас цаасан дээр санал хураалт одоо petition буюу санал хураалт явуулаад гарын үсэг ангийнхнаасаа цуглуулад цаасаа хойшоо тараасан. Багш цаас харсан. Захирал дээр ороод тэгээд тэр багш халагдаагүй гинэ. Ерөнхийдөө бол багш нь нөгөө хүүхдүүдийг аяг загиндаг байсан учраас ангийнхаа хүүхдүүдээс гарын үсэг аваад тэгээд тэр багшийг халах өргөдөл гаргаж ирсэн, санал хүсэлт гаргаж ирсэн гэж байгаа байхгүй. За тэгээд тэр багш халагдаагүй нөгөө цаасыг нь багш нь өөрөө олцсон. Тэгээд захирал дээр ороод тэгээд бүр ээж нь ирж исэн гинэ. Ерөнхийдөө бол одоо нөгөө олон нийтийн ажилд ер нь цаанаасаа нэг тийм сайн залуу байгаа байхгүй. Бүх анги гарын үсэг дурсаа. Хэрв item бичсэн бол зөв гэж нарийн бичгийг хүртэл ингэ хэлчихсэн байна. За item манай ааваас ирсэн
зан надад байгаа хаа, шудраг байхыг хүсдэг, шудраг бусын эсрэг тэмцдэг зан, саалтад ч гэсэн ийм зам байдаг гэж. За тангарагчны шүүгч нарын талаар ер нь бол хөтлөгч асууж ил та. Бид нар анх удаа ийм нээлттэй шүүх хурал үзэж байна. Бүх тангарагчны шүүгч нар нээлттэй үнэн байсан уу, шудраг байсан уу, та юу гэж бодож байна? Тэдний реакц ямар байсан бэ гинэ. За тэгсэн чинь айтем тангарагчны шүүгч нарыг сонгоход сонголт хаалттай явагдсан. За яг бинго шиг явагдсан. 100 давсан хүнтэй байсан. За бүгд ингээд номертой. Ерөнхийдөө бол одоо хоёр талын өмгөөлөгч нар сууж агаад бас ингээд сонголтод оролцож байгаа байхгүй. За тэгээд шууд ингээд номероор нь хараад yes no энийг сонгохгүй энийг хасна гэл no гэл шууд yes no гэд асуултанд хариулаад хасаал яваад исэн гэж байгаа байхгүй 100 нэмэх хүнээс. За хүмүүсээс асуулт асуухад хасагдаад явнаа. Шашин би биенээ таньдаг гэх мэт шалтгаанаар хүмүүс хасагдана. Ягаад шашингийн талаар ярьж байгаа вэ гэхээр яг нөгөө одоо Казахстаны одоо нөгөө нэг мусульман хэрэг шашинтай хүн байх юм бол бас энэ одоо юуны нөхцөл байдлын талаар илүү их ойлгож магадгүй ч юм уу те. Яг ингээд ягаад одоо энэ хоёр яг аль биесээр гэрэлтэд батлуулаагүй мөртлөөсөө ингээд нэг гэрт орж байгаа. За ингээд те шашныхаа өнцгөр бол ингээд яг одоо нөгөө юу тэр нэг залбирлыг хийчихсэн бол одоо аль биесээр гэр бүл гэдэг ч юм уу те. Тэгээд шүүхтэр одоо ингээд гэрэлтэй хуулийн дагуу батлуулаагүй ч гэсэн шүүхтэр яг ингээд энэ хоёрыг аль биесний эхнэр хөр гэж авч үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүхнийг ойлгох одоо яг тангарагчны шүүгчийг сонгох хэрэгтэй гэх юм уу? Ойлгохгүй юм байвал те ингээд тэрнтэй сүргөөцөлтөд иж болно шүү дээ. За ингээд би бинийгаа таньдаг гэх мэт ерөөхдөө хоорондоо би бинийгээ таньдаг хүн хүртэл энэ төр байсан гинэ. Би бинийгаа нэг жим дээр харж исэн ч юм уу, нэг жимд явдаг ч юм уу, нэг газар ажиллаж исэн хүн гэх мэт. Тиймэрхүү би бинтайгаа одоо тэр нэг 12 хүн нь ямар ч харилцаа холбоотой байх ёсгүй байхгүй. За шүүгдэгчийн талаас ба манай талын өмгөөлөгч нар асуулт асууна. Микрофоноор тэд хариулж хасагдана. Любов областнаас гаралтай хүмүүсийг ялагдагчийн талаас хасаж байсан гинэ. За Квандаг Бишимбаевын талаас болохоор Любов област гинэ. Энэ газар нь болохоор Салтанат Нүкеновагийн ээжийн гаралтай Чита гэд хот байгаа хгүй. Тийм учраас ингээд ерөөхдөө гэр бүлийнх нь одоо хохирогчийн гэр бүлийн хотоос гаралтай хүмүүсийг хасж исэн гэсэн үг. Ягаад гэвэл өөрсдийнхөө нутгийн хүмүүстэй илүү их ингээд нөгөө өвөр зөөлөн байна гэх юм уу. За нэг хотоос гаралтай хүмүүс хохирогч талын талд орно гэж бодсон. Шүүгдэгчийн тал үүнийг мэдчихсэн. Ээжийн талаар эхнэрээсээ салсан эрэгтэйчүүдийг шууд хассан. Эмэгтэй өөрөө буруутай гих хандлагаар хандаж магад гэж бодсон гинэ. Ингээд 10 үндсэн тангарагчны шүүгч 2 запасны хүн нийтдээ 12 хүнийг сонгосон. Бид номерыг нь л харсан. Нэр усыг нь мэдэхгүй. Тангарагчны шүүгч нар сонгох үйл явц нэг бүтэн өдөр болсон. 6 эрэгтэй, 6 эмэгтэй. Бүх материалд логикоор хандах хүнийг л сонгох хүсэлтэй байсан. Шудраг сонголт болсон гэж бодож байгаа гэж айтем өөрөө хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тангарагчны шүүгч нарт одоо бурууг ерөөсөө өгөхгүй байгаа гэсэн үг. Тэр хүмүүс яг шийдвэрээ яг ингээл гаргасан. Айтем тэрнтэй бол ингээд тэр тангарагчны шүүгч нартай бол ингээд маргаагүй. За тангарагчны шүүгч нарыг худалдаж авах боломж байсан уу? Тэдний саналыг бидэнд тэр хүмүүсийн зураг нэрсийг авах боломжгүй байсан. Хинч мэдэхгүй. Гэвч сэтгүүлч нар зургийг аваад олон нийтэд дэлгэсэн. Тэр олон нийтэд дэлгэсэн сэтгүүлч жижигхэн торгуул төлсөн. Шүүхийн шийдвэр уншихад олон тангарагчны шүүгч нар ууртай царайтай байхыг би анзаарсан. Тангарагчны шүүгч нар баг ял авсанд ууралсан байх гэж би бодож байна. Нуруугаа харуулад сууж исэн. Гараа хумхиад бүгд ингэжсэн байгаа хгүй. Тэгэд тэд их хүнд юм туулсан гэдэг чинь зураг бичиг баримт үзэхдээ маш нухацтай, ундуутсан царайтай байсан. Хүн бүр явахдаа өөрсдийн гэсэн нэг бодолтой л явсан байх. Зарим нь өөр бодолтой л явсан байх гинэ. Тэг ерөөхдөө айтем яг хэлж байгаа хгүй. Яг тэр тухайн мөчөд тухайн нэг жижигхэн метр квадрат тэр нэг юм шүүхийн өрөөнд байгаа штэ. Шүүх хурлын өрөөнд тэгэнгүүт яг хариу ингээд нөгөө нэг сонсоход үнэхээр яг тангарагчны шүүгч нар руу шууд ингээд харангуут яг хажууд нь байгаа шүү дээ тий. Ингээд лишээ ингээд харангуут тэд нар нэлээд ундуутсан царайтай байсан гэж байгаа хгүй. Тэгэхээр бас шийдвэртэй 100% санал нийлээгүй юм шиг гэлээ. Ерөнхийдөө бол айтемын бодлоор тангарагчны шүүгч нар илүү их ял өгөхийг хүсэжсэн ч гэж магадгүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол шүүгч гаргаж байгаа хгүй. Тангарагчны шүүгч нарын хариун дээр суурлаад шүүгч гаргаж байгаа.
хөтлөгч асууж байна. Насаараа эсвэл илүү олон жил авахыг хүлээж исэн. Ерөнхийдөө ард түмэн те нийт сонсч исэн онлайнаар шүүх хурал сонсч исэн хүмүүс. Тангарагчны шүүгч нарын сонголтоор ийм шийдвэр гарсан гэж бүгд бодож исэн. Гэвч таны хэлж байгаагаар тангарагчны шүүгч нар энэ шийдвэрт эсрэгээрээ цочирдсан гэсэн үү гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь айтем маш сэтгэл гонсгоор харагдсан. Манай хэрэг дээр хуулийн санкц одоо ерөнхийдөө бол хуулийн санкцаараа болно шүү дээ. Хуульдаа яг бичсэн байгаагаар бол насаараа хорих ял гэсэн сонголт байгаа. За айтем үргэлжлүүлээд Казахстанд насаараа хорих ял өгсөн 3-4 удаа удаагийн тохиолдол байдаг. Гэвч 3-4 удаа анх удаа л байсан. Тэр 3-4 удаа насаараа хорих ялыг өгөхөд 3-4 удаа өгөхөд анх удаа бас тохиолдож байсан. Тэгсэн чинь энэ тохиолдолд болохоор байж болохоор л байсан. Одоо насаараа хорих ялыг өгч болохоор л байсан. Хүний ам бол түлж баршгүй үнэтэй гэдгийг яагаад ойлгож болохгүй юм болоо. Хүний амийг штэ тий хөнөөчөд 10-аас 12 жил авна гэдэг бол маш бага хугацаа. 20 жил ч гэсэн маш бага хугацаа. Хүн амны хэрэгээр 20 жил авсан шүү дээ. Эрүүдэн шүүх хэрэгээр 7 жил авсан. Бидний амь нас яагаад ийм хямдхан байгаа юм бэ? Ерөнхийдөө бол айтем биш дээ тий. Энэ 24 жил гэсэн хорих ялд бүр маш их дурггүй байгаа. Тэрийг шууд илэрхийлж байна. Яагаад бидний амь нас ийм хямдхан байгаа юм бэ? Ямар ч ялгаагүй биш шүү дээ. 20 жил хорих ял авах, насаараа хорих ял авах хоёр бол тэр чихтэй ялгаатай гэж байгаа байхгүй. Тэгээд яг энэ подкастыг сонсоод миний бүр хамаг ингэ шар ус боссон. Яагаад гэвэл яг шүүх хурлын дараа айтем гарч ирээд бид нар ингээд авч болох боломжтой хамгийн дээд ялыг ингээд сонслоо. Сэтгэл хангалуун байна. Ухааны юм ярьсан байхгүй. Тэгтээ царайнаасаа харахтаа угаасаа амар тийм жоохон юм ундууцсан царайтай байсан байхгүй. Тэг би яг энэ подкастыг одоо сонсоод бичиж авч байхдаа яг ойлгосон. Айтем шүү дээ. Тухайн үед яг цочирдсан байсан. Шүүх хурлын хариуг сонсоод одоо яг ингээд бараг шүүх хурал дуусаад одоо шийтгэлээ сонсоод бараг 2-7 хоногийн дараа энэ подкастт орж явахдаа яг үнэхээр дотроо бодож исэн юм хэлж байгаа хгүй. Хүний аим яагаад 10-аас 12 жил 20 жилийн ийм одоо тий хорих ялтай тэнцэж байгаа юм бэ? Бүхэл бүтэн хүн штэ гэд. Тэгээ Казахстан улсын ерөөхдөө одоо шүүхийн энэ тогтолцоо одоо хуулийг тэр чигт нь маш их нөгөө үүсгэжсэн. Ягаад гэвэл Казахстан улсад өнөөдөр хүн алчаад 10 жилийн ял аваад сул гараад ирдэг хүмүүс зөндөө байна. Тэгээд яг одоо бүр олон нийтийн нүдэн дээр ингээд те лайваар шүүх хурал бүтэн сар ингээд явсан учраас хамгийн дээд ял болох 20 жил гээд ингээд өгч ин л та. Гэхдээ яг үнэхээр шүүх одоо хууль дээрээ бүр насаараа хорих ял гэж бичсэн байгаа. Энэ насаараа хорих ялыг өмнө Казахстан улсын түүхэнд 3-4 хүн авч ирсэн. Тэгвэл ягаад Кондак Бишин баяр дээр одоо нөгөө нэг прокурорыг хэлсэн байхгүй эмэгтэй прокурор. Сүүлийн 5 жилд Казахстан улсад насаараа хорих ялыг авсан хүн байхгүй учраас тийм прецедент одоо нөгөө нэг урд нь одоо тиймэрхүү юу хийгдэггүй тиймэрхүү шийдвэр гараагүй учраас ингээд тэрнээс наан хамгийн байж болох өндөр ялыг авлаа гэсэн байхгүй. Тэгсэн чинь яг хууль дээрээ ингээд заасан байгаа юм а ерөөсөө хэрэгжүүлдэггүй заяа. Насаараа хорих ялыг авч болох байсан. Тэгтээ өгөөгүй. Шалтгаан нь шүү дээ. Өмнө насаараа хорих ялыг хүмүүст өгчсэн. Тэгтээ сүүлийн 5 жилд өгөөгүй болохоор Кондак Бишин баярд өгөхгүй заа. Амар сонирн байгаа. За тэгээд бидний амнаас одоо айтем хэлж байгаа. Бидний амнаас яагаад ийм амар хямдхан юм бэ? Ямар ч ялгаагүй биш шүү дээ. 20 жил хорих ял авах, насаараа хорих авах чи шал өөр ялгаатай. Сатанаад хин бэ гэдгийг хүмүүст бид нэр таниулах шаардлагатай байсан. Дасах боломж одоо биднэрт гарсан шүүх хурлын дагуу шүүх хурал болж байгаа хугацаанд энэ нөхцөлд нь шүү дээ максимум 24 жил авч байгаа юм бол бусад хүмүүсийн шүүх хурлыг яад юм болоо. Энэ шүүх хурал тэр чигтээ шүү дээ бүр олон нийтэд дэлхийд даяараа ингээд одоо Монголд сатанатын царайг мэдгүй хүн байхгүйтэй адилхан дэлхийд дахинд сатанатын царайг ер нь хин нэг хүн ингээд харсан л байгаа бүгд л харсан байгаа. Тэгэнгүүт шүү дээ бүх юм ингээд бүр хамгийн одоо шударгаар явах боломжтой үед 24 жил авч байгаа юм бол бусад хүмүүсийн шүүх хурал ингээд хаалттай явагдаж байгаа. Тэр үед тэр хүмүүс ямар хорих ял авдаг болоо. Тодорхой шалгуурууд байгаа шүү дээ. 7-аас 10 жил авдаг байх. Хүний амь хороочод 7-аас 10 жил авдаг. Дотны хүнээ алдсан хүний хувьд ард үлдэж байгаа хүмүүст маш их зүйлийг алдаж байна. Хагас жил явах тусам жил ирэх тусам эрүүл мэнд муудаж сэтгэл зүгээ алдаж байна. 10 жил авахад 6 жил суугаад л үлдсэнг нь магадлангаар гарч ирэх боломжтой. Эсвэл өршөөлтч багтах боломжтой. Ерөнхийдөө бол Казахстан улсын хуулиар. Казахстанд хүний амь нас нэг тийм хоёрын хооронд болсон.
насаараа хорих боломжгүй гэж юу гэсэн үг вэ? Хуульд чинь биччихсэн байна штэ. Тэгвэл насаар хорихдохгүй юм бол яагаад хууль баталж хуулинд тусгасан юм бэ? Улс тэгсэн чинь одоо хөтлөгч нь улсаас казакуудын хүн амыг өсгөх ёстой, бид цөөхүүлээ байна гэж хэлдэг. Тэгэхээр ингээд хуулийн реформ хэрэгтэй гэсэн чинь айтем хэлж байна. Хууль чинь нийгмийн нэг хэсэг болох бидэнд зориулж батлагдсан бидтэй. Яагаад Америкт хүнд гар хүрэх, одоо зөвхөн хүний биед хүрэхтэй биед халтахад 30 жил аваад Казахстанд хүний амьд хүрэхэд 10-аас 12 жил авч байгаа юм бэ. Тэнд хүний амийг үнэлж байна, биднээс дээр үнэлж байна. Тэр улсад амьд байх, амьдрах эрхийг хамгийн дээд хэмжээнд чухалчилж байна. Хүндлэгдэж байна хүн. Бид Казахстанд газрын тосны хөрөнгө оруулалт авч чадж байгаа эсэх улс орон дэлхийд ямар харагдаж байгаа илүү чухал байна. Ийм учраас сатанатын хэрэг болтол хэвлэл мэдээллийнхэн дуугүй байсан. Хүн нас барахад бараг нэрийг нь зураад л дуустдаг. Саяхныг болтол хүний үхэлд Казахстан хизээч ингэж реакц үзүүлж байгаагүй. Бид одоо л яг характераа энэнд хандах хандлага олж байна. Бид 10-аас 12 жил өгчхөөд яаж аюулгүй нийгэмд амьдарч байна гэж хэлж чадчихна. Хөтлөгч таны нэр сатанатын овгоос өөр юм байна. Яагаад тийм байгаа вэ гэсэн чинь би төрөөд Нүкенова Айтем Амангелдинович гэдэг нэртэй байсан. Яг жинхэнэ нэр нь болохоор Айтбек. Тэгээд нэрээ Айтбек болж өөрчилсөн. Яагаад гэвэл казак заншилт өвөөгийнхөө нэрийг авд юм аа. Тэгээд ерөөхдөө бол дүүгээсээ яагаад өөр нэртэй юм бэ? Тэрийг хүмүүс их асуусан байсан. Би их сургуулаа төгсөөд 21-т өвөөгөө дурсаад нэрээ өвөөтэйгээ адилхан Айтбек болгосон. Сата намайг болохоор Тошка гэж дууддаг байсан. Анантошка шиг өвөө намайг бас Тошка гэдэг байсан юм аа гинэ. За тэгээд нэрнийх нь учрыг ингээд тайлсан байгаа. За хөтлөгч үргэлжлүүлээд сэтгэл зүйн хохирол амсны төлбөрт танаа гэр бүл нэхэх үү гинэ. Бид өмгөөлөгч нартайгаа ярьсан. Төсөөлөхөд их хэцүү асуулт л та. Манай гэр бүл тохиолдсон бүх зүйл олонний нүдэн дээр ил гарсан. Сүүлийн 6 сард болсон бүх зүйл. Олон нийтэд сэтгэл зүй хүртэл ил байсан. Нойргүй шүн, шархалсан зүрх, шархалсан эрүүл мэнд гээд зөндөө зүйлс байгаа. Энэ бүхнийг яаж хэмжих вэ дээ? Ээжийнхээ нулимсыг тоолох уу? Бүтэн 6 сарын үйл явдлыг хэмжих боломжгүй. Охин дүүг маань алчглаа. Тэр шороонд хутгалтлаа шүү дээ. Одоо тэрийг бүр ингээд одоо нэр хүндийн хүртэл ингээд шороонд хутгалдуулсан. Та санал асуулга явуулсан. Бишимбаевын гэр бүлийн орлогыг шалгуулна гэж олон нийтээс санал асуулга авсан байхгүй. Аав нь 800 мянган тенге авдаг. За тэгсэн чинь хэн хэлж байгаа байхгүй Айтбек. Айтем. Аав нь 800 мянган тенге авдаг. Тэтгэвртэй гарсан хүн гих мэт. Гэвч 10 сая тенге биш. Яаж тийм их хөрөнгөтэй байна вэ? 150 мянган хүн санал асуулгад гарын үсэг зурсан. Өмнөх авилгын хэрэгт өөрт байгаа мөнгөө нэг газарт хийгээгүй байсан учраас асуудалд орсон юм байна лээ. Мөнгө авилгад одоо ерөөхдөө бол авилгын мөнгө аваад хадгалсандаа биш нэг газар руу аваачаагүй учраас ингээ асуудал үүссэн юм байлээ. Түүнээс биш шүү дээ, тий. Авилга авдаг нь бол ингээ зүгээр ингээ баг угсаа ингээ байдаг зүйл амрын нийттэй. Тэгээд Квандик Бишимбаевын аав нь багш хүн. Албан ёсны санал асуулгын хуудас би ерөнхийлөгч хүртэл харж байгаа гинэ. Казахстан улсын ерөнхийлөгч хүртэл харж байгаа. За Айтбек болохоор ингээд Квандик Бишимбаев яагаад ийм амар хөрөнгөтэй юм бэ гэдгийг ингээд шалгуулах гад улсаас ерөнхийдөө одоо нөгөө нэг хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг шүү дээ. Тэрийг одоо улсаас ингээд шалгуулах гад тэгээд хүсэлт гаргаад байгаа. Тэгээд тэрийг нь одоо ингээ улс нь хүлээж авахгүй байгаад байгаа юм л да. Тэгээд ерөөхдөө ерөнхийлөгч хүртэл харсан байгаа. Гэхдээ одоо л ингээ шийдвэр гаргаагаа байгаа. Ерөөхдөө бол 150 мянган хүний гарын үсэг зурагдсан байгаа юм байна. Квандик Бишимбаевын орлогыг одоо харах гэж. Орлогын нотлох орлогын их усүрийг шалгуулах гэж. За санал асуулга бэлтгэгдсэн. Одоо очих ёстой албан газраа төрийн байгууллага зөв хүнийхээ гарт очих ёстой. Нөгөө бичгэн. Бүх юм тодорхой ил нүдэн дээр байна. Гэвч баталгаа нотлохоо хүсээд байдаг. Хүсэлт өргөдөл бичиж өгөөд ил тод юмыг тайлбарлаад байхад юу нотлохоо дутуу гэдэг юм болоо гинэ. Одоо ерөөхдөө бол ингээд Квандик Бишимбаев яаж хөрөнгөчсөн бэ гэдгийг ингээд улсаас асуугаад ангууд нотлохоо баримт нэхэд байдаг. За өргөдөл хүсэлт гаргана гэдэг нь ард иргэд
төртэй эв найрамдал нэгдэлтэйгээр харьцаж байгаагийн илрэл шүү дээ. Бид бослог хийгээд тэмцэх сонирхол хүсэлт юусоо байхгүй. Тэр чинь маш стресстэй, хүнд хүч шаардсан ажил болно. Бослог гаргавал нэг хүнийг нь авч яваад шоронд хийгээд боо юм болно. Өргөдөл хүсэлт гэдэг нь технологи хөгжсөн үед хамгийн зөв шийдэл. Бидний дуу хоолой хүрэх хангалттай арга. 50 мянган гарын үсэг цугларахад л хангалттай. Төрийн анхаарал татаж хууль батлуулах хэмжээний анхаарал татсан гэсэн үг ээ. Зөвхөн 50 мянган гарын үсэг цуглуулахад л за Казахстан улс бол бүр Монголоос хэд дахин 20 хэдэн сая хүн амтай ингээ улс байгаа. Тэнгүүд 50 мянган гарын үсэг ингээл цуглархад нь штэ тий. Улс нь тэр чигтээ тэр асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байдаг төр нь. Тэгэхээр 50 мянган гарын үсэг л анхаарал хандуулахад хангалттай. Бид нар харин 150 мянган гарын үсэг цуглуулсан байна гинэ. За ямар нэг арга хэмжээ хариулт авах хангалттай тоо бол ингээ бүрдчихсэн байгаа. Тэгтэл одоо болтол ингээд арга хэмжээ авахдахгүй байгаа юм байна. Тэгээд яг энэ бичиг цаасны уг нь бол зөв хүн дээр очичих юм бол цаашаа явах баха данч буруу хүн дээр очичоод гацчаад байгаа байж магадгүй юм байна. За Бишимбаев хүүхдүүдтэй гар хүрдэг байсан уу, зоддог байсан уу гэж. За тэгсэн чинь айтем хариулж айтемийн ээж миний охиныг 8 цаг зодсон гэх үед хүүхэд дайрсан талаар ярьсан. За энийг би Instagram дээр бичлэгээр оруулж исэн. Квандаг Бишимбаев жоохон хүүхдийг машинаар дайрж алсан, тэр хэрэгээ нуунд гаргадуулсан гэсэн тийм гүтгэлэг айтемийн ээжээс сатанатын ээжээс Квандаг Бишимбаев руу ингээ очсон байхгүй юу. За энэ талаар яриул гэсэн чинь за яг ингээд Сатанат Нүкенова нас барсны дараа 11 сард нэг шөнө нэг эмэгтэй Сатанатын ах тэр айтем дээр ирээд хүүхэд дайрсан талаар хэлжсэн. Бүх юмыг маш тод нарийн тайлбарлаж хэлжсэн. Хоёр дахь хүний нэр хэлжсэн. Өмнөөс нь ял авч 3 сар суусан хүний нэр төрсөн он сар өдрийг надад хэлсэн. Үйл явдал маш дээр үед болсон. Би ээжтэй хальтал энэ талаар хэлжсэн. Ээж тодорхой юм мэдэхгүй байгаа. Би бүх юмыг бичиж авсан байгаа. Гэртээ дэвтэр дээр бичсэн байгаа. Бишимбаев өмнөөс нь шоронд орсон хүний нэр дээр байр өгсөн гих баримт бичиг бий. Шоронд орсон залуу дүүтэйгээ амьдрах тийм одоо байр өгсөн юм байна. За Шимкент, Алматы, Америк явахдаа шал өөр хүн болж ирсэн. За Квандаг Бишимбаевын хувьд нь шүү дээ. Шимкентээс Алматы руу нүгээ тэндээсээ Америк руу одоо нүгээ сургууль сураад тэгээд буцаад ирэхдээ шал өөр хүн болж ирсэн гэж байгаа байхгүй. За хөтлөгч асууж байна. Тэр эмэгтэй зүгээр энэ талаар мэддэг байсан учраас аав ээжд нь ажилтдаг байсан байхаа. Энэ мэдээлэл байсан учраас хуваалцсан өөрөө хэрэгтэй холбоогүй хүн байсан гинэ. За айтем ингэ хэлж байгаа байхгүй. Тэр эмэгтэй зүгээр энэ талаар мэддэг байсан учраас аав ээжд нь ажилтдаг байсан ч юм уу те. Энэ мэдээлэл байсан учраас хуваалцсан. Өөрөө бол энэ хэрэгтэй ямар ч холбоогүй эмэгтэй байсан. Тэгээд яагаад өөрийнхөө одоо нөгөө нэг нэр мэр те өөрийнхөө identity-г нуусан юм бэ гэхэлэр мөнгөтэй хүнээс ерөөхдөө бол хүн айдаг. Тийм учраас өөрийгөө нууцлж хийж надад энэ мэдээллийг өгсөн. Энд тэнд олон хов яригдж байгаа ч хүмүүсийн яриа таарад байвал үнэн гэж бодох итгэл нэмэгдэнэ гинэ. За тэгээд хөтлөгч айтемаас асууж чинь та айж гин үү? Би байнга хүмүүст санаа зовж амьдрч чадахгүй. Би үннийг л ярьж амьдрнаа. Гэмт хэрэгтэнд олон үнэн байдаг, хохирогчд нэг л үнэн байдаг. Бид нэг л юмыг үнэн гэж мэднэ, тэрийгээ л ярина. Хэрэгтэн олон аргаар үзнэ. 1 2 3 дахь арга гэдэл. Би цайлхан цагаан биш, би цэцэг биш гэх мэт. Би аимшигын биш гэдэл. Одоо нөгөө нэг Квандаг Бишимбаевыг тэгдэж штэ ингээл айгүй олон аргаар ингээд яг шүүх хурал дээр үтсэн. Би ч гэсэн ингээл та нартай адилхан ингээл те би одоо те belly pushистэй биш, би тийм амар гимгүү цайлган хүн бишээ. Надад ингээд хийжсэн буруу зүйл байгаа. Энтэр гэл ингээл өөрийгөө бас жоохон өрөвдүүлэх тактикаар үзэж гин. За эсвэл ингээд тэр тактик нь ажиллахгүй бол арай өөр тактикаар үзэж гин. Ингээд хүмүүс бол одоо гимт хэрэгтэн бол гимт хэрэгээ нуунд дарагдуулахын тулд маш олон аргыг ашиглаж маш олон зүйлийг үнэн мэт ярьдаг. Одоо нэгт хүн нь ажиллахгүй бол хоёр дахь хүн, гурав дахь хүн ингээл те. Тэгтэл хохирогчд нэг л үнэн байгаа. За хөтлөгч хэрв шүүх хурал хаалттай явагдаж шууд амжуулаагүй байсан бол шийдвэр өөр байх байсан уу? За айтем хэлж байгаа хгүй. Тэр хамаагүй бага жил авах байсан. Энэ гэмт хэрэг маш их улс төрчсөн одоо гэмт хэрэг болсон. Яагаад гэвэл яллагдагч нь өөрөө улс төрийн төлөөлөл улс төрч хүн байгаад байсан.
улс төрчг нь аргагүй. Бид өөрсдийн хүмүүсээ одоо ерөөхдөө бол бид нар ингээд өөрсдийн хүмүүсээ хамгаалдаг та гэж хэлж байгаа байхгүй. Нэг маань шүүхтхийг бид нар ерөөсөө хүсдэггүй. Одоо нэг юм одоо сүрэг яах юм бол те нэг нь ингээд шүүхтхийг ерөөсөө хүсдэггүй. Нэгэнд нь муу юм тохиолдохыг хүсдэггүй. За тэгээ сатанатын хууль батлагдсан, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан. Тэгтэл Казахстан улсын сенатад дээ шүү дээ, 18% нь эмэгтэйчүүд суудаг. За үлдсэн нь эрчүүд. Тэгээ тэр бүх эрчүүд дээ шүү дээ, 82%-ийн эрчүүд бүгдээрээ шүү дээ, нэг нэгнээ ямар нэг асуудалд оруулахыг хүсэхгүй. Тийм учраас одоо гэр бүлийн хүчирхийллийн эсрэг энэ хуулийг батлахгүй байгаад байсан байгаа хгүй. Тэгээд батлагдсны маргааш хүмүүс маш их шоронд орохоос айж амьдарч эхэлнэ шүү дээ. Одоо нэг сенатын гишүүн ихнэрээ барьж аваад зодчвол тэгэл одоо шор явах нь шүү дээ. Тэгээ хуулийг батлахгүй байсан шалтгаан энэ шүү. Энэ хуулиар дамжуулаад эмэгтэйчүүд одоо энэ хуулийг уруулж ашиглана энэ төр гээд маш олон одоо гомдол ирсэн юм байна. Одоо хүн болгоныг энэ бол ингээ хүчирхийлэгч намайг хүчирхийлсэн гэдэг эмэгтэйчүүд тэгж магадгүй гэсэн гомдол одоо сөрөг талаас ирж байгаа. Гэхдээ тэр болтол хүлээцгээе. Тэгээд одоо эмэгтэйчүүд нь ингээд ямар ч хүчирхийлэл болоог байх тийм намайг хүчирхийлсэн гэдэг юм бол тэгээд тэрийг янзалж болно. Хууль гэдэг бол ингээд ямар нэг асуудлыг шийддэг төхөөрөмж учраас хуулиар дамжуулаад эргүүлээд ямар нэг нөхцөл байдлыг янзлах боломжтой гэдэг. Айгуу гой гаргалгаа хэлээд өгч байна. За тэгээд хөтлөгч асууж байна. Аав ээж нь хэр байна вэ гэсэн чинь за ээжийн сэтгэл санаа бол хамаагүй дэрцэн. Салтанатын төрсөн өдрөөр тэмдэглээд цаг агаар өөрснөөгөө яриад суух бид нар ингээд суусан чинь ээжид маань маш өөр мэдрэмж ингээд төрсөн. Манай ээж маань одоо ингээд нэг юм нөгөө харамслыг туулаад л явж байна. Казак ирчүүд ерөөхдөө бол харин нөгөө талдаа илүү дотогшоогоо 5 сарын 8-нд манай аав эмнэлэгт хэвтсэн. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэгээ стресстэй байсан баха. Охиноо алдсан хүн шүү дээ. Охин нь аавтайгаа илүү ойр, ээж нь хүүтэйгээ илүү ойр байдаг та. Тэгээд аав нь болохоор ингээд охинтойгоо илүү дотн байсан учраас би нөвдөд нөгөө даралт нь ихсээ. Тэгээд эмнэлэгт хэвтсэн байна. За тэгээд эрэгтэй хүмүүс бол ингээд чимээгүй ерөөхдөө шаналж идэг. Эмэгтэй хүмүүс болохоор арай ингээд гадагшаага юм хумаа яриад сэтгэл санаагаа тайвшруулдаг. За тэгээд хиний сатанатын аав ээж хоёр бол ингээд өөрсдийнхээ л аргаар ингээд өөрсдийгөө л тайвшруулах гал явж байгаа. Зовж явж байгаа ингээд хоёр хөгшин байна. Хөгшинч гэжтэй одоо 60 эдтэй л хүмүүс. За имэдэ хилээгүй байгаа гэсэн үү гэдгсэн чинь айтем имэдэ хилээгүй, имээ саата хотод байхгүй гэж бодож байгаа гэж хүсэж байгаа. Бодож байгаасаа гэж хүсэж байгаа. Ерөөхдөө бол имээгээс нь сатанат нас орсон гэдгийг нууж байгаа гэсэн үг. За сатанат юм биш үү те? HP брендинг компьютер юусэн олдоогүй. За энэ талаар асууж байгаа байхгүй юу? Айтем хэлж ин л та. Консалтинг буюу одоо нөгөө нэг зурхайн зөвлөгөө өгөхдөө сатанат байнга компьютер ашигладаг байсан. Байнга ашигладаг компьютер байсан. Тэрэн дээрээ бүх одоо өөрийн зөвлөгөө өгсөн юмудаа рекорд хийж бүр ингээд дуу хураагаараар бичиж авдаг гэсэн байгаа хгүй. Бүх зураг, voice record тэр компьютер дээр байдаг байсныг би мэднэ. 15 инчийн том дэлгэцтэй ноутбук байсан. Өөр дотор нь юу байсныг бисээ мэдэхгүй. Гэхдээ гэрт нь нэгжлэг хийх юусоо олдоогүй. За тэгээд хөтлөгч үргэлжлүүлээд 12 бичлэгийн талаар асууж байна. Бишимбаевын утаснаас шүүх хурлын дундуур гинэт олдсон 12 аимшигтэй бичлэг. Энэ бичлэгийн талаар тэр бичлэгийг штэ Кондик Бишимбаев олон удаа хийжсэн гэсэн энэ үнэн үү гэсэн чинь айтем би мэдгүй байна. 3 сард юу болсон талаар ч би ерөөсөө сайн мэдэхгүй байна. Аллах болсны дараа зураг энэ төр ил болсон. Өмнө нь юу нь ойлгомжгүй одоо яг нэг юм олон ингээд нэг эвлүүлдэг зурагны ингээл нэг юм ингээл эн тэнд байгаа юм шиг ингээд айгу ойлгомжгүй байсан гэх юм уу. Өмнө нь сатанатыг амьд байхад за тэгээд одоо нас орсны дараа ерөөхдөө юу нь хаана болоод байгаа тий 3 сард ямар маргаан болсон яг юу болоод байгаа энэ хоёрын амьдрал гэдг нь ингээд тодорхой олж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд олон эвлүүлдэг зурагны хэсэг шиг л ойлгомжгүй байдаг байсан. Тэгээд сүүлдээ ингээд яг хэрэг ингээд тодорхой болоод эхэлсэн чинь бүх юм тодорхой олж эхэлсэн байгаа байхгүй. За тэгээд эдгээр бичлэгийн нэгт сатанат чи багтаа 10 жил сууна гэж хэлдэг. Бишимбаев тэр үед алах сэтэл сатанатыг алах сэтэл төрсөн юм болов уу? Тэрнээс өмнө болсон юм болов уу? Яг тухайн үед ингээд тэ чи багтаа л 10 жил аав шүү гэсэн чинь тухайн үед
шоронгоос айдаг болохоор буцахыг хүсээгүй учраас сатанатыг алах сэдэлтэй байсан болов уу? Эсвэл одоо бүр тэрнээс өмнө алах сэдэлтэй байсан болов уу гэсэн чинь айтем ингээ хэлж байгаа хгүй. Бишимбаев ер нь л шоронгоос айдгаа. Ерөөсөө шоронд буцаж суухыг хүсээгүй. Анхны авилгын хэрэгээсээ болоод 2 жил суусан штеп. Манай улсад Бишимбаевыг ийм байдалтай байхыг хэн ч харж байгаагүй. Ерөнхийдөө бол Бишимбаев бол одоо ингээд улс төрийн хүн маш ингээд бие цэгэнж авч явдаг хүн хизээч энэ шүүх хурлын танхимд байгаа шиг ийм байдалтай хүмүүс ингээд харж байгааг байгаа байхгүй. Аль байж чадхаараа л одоо бие авч явсан дээрээс нь тэр бичлэг дээр болохоор ингээд те яг доторх хараатна нь ингээд гараад ирсэн. За хөтлөгч аль үед алах сэтэл төрсэн юм болоо. Ерөнхийдөө бол одоо айтем ингээд өөрийнхөө зүгээр нөгөө нэг таавар гэхүүдээ тий өөрийнхөө зүгээр яг ингэж бодсон гэж айтем хэлж мэдгүй шүү дээ. Гэхдээ ерөнхийдөө өөрийнхөө бодлыг хэлж ин л та. Бишимбаев биш тий. Одоо гэр бүлийн тэр асуудлаа хинч мэдэх ёсгүй хэрв сатанатын ах нь энэ талаар мэдчих юм бол зүгээр орхихгүй гэж бодоод алах сэтэл төрсөн байж магадгүй. Тэд нар биеийг нуух зорилготой байсан гэдэгт би 100% итгэж байгаа. Яагаад утсыг өөр газар аваачна гэж сарнаа шиг үнэртэж гин гэдэг мессеж цэвэр гэж байгаа юм шиг. Тэ пахн шуурзами гэдэг нь одоо нэг юм одоо яг нэг энэний тайллыг интернетээр хэлсэн байсан байхгүй юу? Тэ пахны шуурзами гэдэг нь яг нэг юм зөөр үг шиг юм байлээ. Бүх юм цэвэр шүү гэсэн үг юм байлээ. Цэвэр гэж байгаа юм шиг одоо нөгөө нэг хэргийн нотлох баримтыг дарагдуулсан цэвэр шүү гэж байгаа юм шиг. Тэгсэн чинь хөтлөгч Назарбекова гэж байгаа байхгүй нөгөө нэг яг сатанатыг нас барсан өдөр ресторанд ирдэг блогер эмэгтэй. Тэр эмэгтэй ирсэн нь үнэн alibi болсон. Alibi гэдэг нь одоо нөгөө нэг гэрч болсон. Хэрвээ штэ те тухайн өдөр сатанатын биеийг нууж амжсан болно штэ те камера унтраагаад бэлчилгээ устгаад бүх юмыг өөрчлөөд камер эвдэрсэн юмаа гэд шинэ камер байршуулад одоо тиймэрхүү зүйлсийг хийсэн байх одоо хийх боломжтой байсан. Тэг яагаад гэвэл нэр төр гадаад байдалтай анхаардаг бизнесийн төлөө бүх юмыг нуухын тулд Бажановыг дуудсан нь тодорхой. Бичлэг дээр амьд байгаа үед Сата өглөө 10-аас өмнө аль хэдийнэ хөхөрч эхэлсэн байсан. Халиманзаров хүртэл одоо нөгөө нэг юуны задлангийн шинжээч хүртэл хэлсэн шүү дээ. Сатанат маш хүнд байдалд байсан. Назарбековаг яагаад илүү нухацтай авч хэлэлцээгүй юм болоо гэсэн чинь нөгөө нэг блогер эмэгтэй. Тэр хүн шүүх дээр маш их бие барьж сандарч маш их зүйлийг нууж байгаа нь илт байхад бүр сошиал хаягаа хүртэл устгаж яхад яагаад зүгээр явуулсан юм болоо. Та юу гэж бодож байна гэсэн чинь Бишимбаевын ээж тэр эмэгтэй рүү инээж байсан. Би хамтарч ажиллаж исэн гэж бодож байна. Би шүүх хурал дуусаад гараад явсан. Үүдэнд санамсаргүй Назарбековатай таарсан. Тэр маш их уйлсан байсан. Коридорт камер байгаагүй. Би уйлж байгаа эмэгтэй хүнд ямар ягт үзүүлэхээ мэдээгүй. Уурлах штэ ямар тий. Би тэр хариултыг тэр эмэгтэй ерөөсөө хариулж байгаа хариултуудыг ерөөсөө ойлгоогүй гинэ. Дараа нь хаана худал хэлсэн утгагүй юм ярьсныг ерөөхдөө бол ойлгосон гэж. За Дмитрий гэдэг нэг профайлер эрэхтэй YouTube дээр ийм шүүх хурлын дараа ингээд нэг тайлсан анализ хийсэн байгаа юм билээ. За тэгээд Дмитрий гэдэг профайлер хүний ярьж байгаагаар бол Назарбекова өөрийгөө Бишимбаевтай санихад тэр хүн бүр ингээд шүүх хурлыг сонсож байгаа дараа нь ингээд бүр тайлбар хийсэн байхгүй. Тэгсэн чинь яг шүүх хурлын өдөр болохоор тэд нар ч яг ингээд юмаа сонсвол дуусч байгаа шүү дээ. Тэгээд яг тухайн үед яг анализ хийж чадаагүй. Тэгтээ дараа нь ингээд бодсон чинь Назарбекова өөрийгөө Бишимбаевтай саяхан танилцсан гэж хэлсэн. Бишимбаев болохоор 10-аад жилийн өмнөөс тэр блогер эмэгтэйг таньдаг байсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоёрын мэдүүлэг тухайн өдөр зөрсөн юм байна лээ. Тухайн мөчид бид нар ерөөсөө мэдээгүй. Дараа нь л мэдсэн. За утсан дээр хүмүүс бид нар хамгийн дотны хүмүүсээ л нэрээр нь хадгалдаг шүү дээ. Би бол сатанатыг Сата гэж хадгалсан байдаг. Би аав ээжигээ хүртэл овог нэрээр нь хадгалсан байдаг. Зөвхөн дотны юмаа ярьдаг хүмүүсийг л одоо ганц нэг богинохон нэрээр нь хадгалдаг гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Назарбекова гэдэг блогер эмэгтэй Квандик Бишимбаевыг Квандик гэж хадгалсан байсан. Яг дотны хүн шиг. Тэгэхээр тэр хоёр дотны харилцаатай гэдэг нь тодорхой.
Тэгэхээр романтик харилцаа байсан гэсэн үг үү гэж хөтлөгч асуусан чинь байсан байх гэж би итгэж байна. За тэгээд хиний Квантик Бишимбаевын өмнөх эхнэр нь шүү дээ. Из тех, кто постоянно гуляет, изменяет гэж байгаа байхгүй. Тэгээ байнга салхилж явдаг нэгэн одоо өөрчлөгддөг гэсэн ийм нэг утгатай үг байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор энэ үгэнд би итгэж байгаа нэг их гайхгүй байгаа гинэ. Тэгэхээр ерөөхдөө бол Квантик Бишимбаевын одоо анхаарал нь ингээд өөр тийшээ яваад идэг. Тэгэнгүүт одоо нөгөө нэг өөр эмгтээлүүд ч юм уу те. Тэгэхээр тэр хүн өөр юм хийж ийна л гэсэн үг гэж хэлээд ах шиг байгаа юм. Ерөнхийдөө бол одоо нүд нь ийшээ тийшээ ингээд яваад байвал те тэр эрэгтэй сэтгэл өөр тийшээ ингээд өөрчлөгдсөн байна гэсэн үг гэх юм уу. За тэгээд дээрэс нь штэ те өргөжлүүлээд юуны утасных нь штэ те IMEI код зурсан байсан. TikTok зурсан гинэ. За тгийн тоо 2-оор солигдсон байсан. Тэгээд iPhone утсан дээр сантанатын утас ингээ өөрчлөгдсөн байсан байгаа хгүй. 2 IMEI код байдаг. Тэгээд тэр нь бол техникийн зүйлээ. Тэгээд ерөөхдөө бол ямар ч нэг асуудал байхгүй юм шиг санагдсан. За тэгсэн чинь өөрөглүүлээд авилга авсан блогерууд сэтгүүлчид ерөөхдөө байсан уу? Та ямар нэг хэрэгт холбогдсон байгаа юу? Гэтгсэн чинь Бударьев гэнэ. За Бударьев гээд нэг залуу ингээл онлайнаар бүр сатанатыг бүр амар ингээл нөгөө нэг хар PR хийж байгаа хгүй бүр тийм улс төрчсөн заяа. Сатанатыг бүр ингээл онлайнаар битүү ингээл аригчин ингээл айгүй хар мэдээ тарааж исэн юм байлээ. Тэгээд мэдээлэл Facebook дээр их одоо маш их уурчин бичиж сатанатыг одоо ингээд бүр айгүйх тайлбар бичсэн байсан. Буруу ташуун мэдээлэл тараасан. Тэгээд тэр асуудал бол хуулиар шийдэгдэнэ. Маш олон одоо нөгөө нэг шүүхэд гомдол гаргацсан байгаа. Тэгээд олон одоо сэтгүүлчидтэй болон одоо онлайнаар буруу ташаа мэдээлэл өгсөн хүмүүстэй шүүх хурал гомдлууд одоо цагдаагаар явж байгаа л гэж хэлсэн. За ингээд маш их гомдлууд байгаа. Тэгээд тэр гомдлуудаа ингээд одоо нөгөө ноцтолдод асуудлаа шийдэх гээд явж байгаа гэд айтем хэлсэн. За ингээд энэ болтол би орчуулсан байгаа хгүй. Тэгээд энэс цаашаага та бүхэндээ орчуул сайхаа дараа хүргье. Part 2-ыг хүлээж аваарай.